бодоод байлээ. Эмэгтэй өхөр эрэгтэй өхөр хоёрын эмэгтэйний арай ашигтай байлаа шүү дээ. Яа тэгвэл эмэгтэй сүү идэг махтай хүү тугал төрүүлдэг. Эрэгтэй зүгээр мах. Гэтэ эрэгтэйг нь юу гэдэг мэдхүү? Бух. Бух гэх хүүгэлтэй дөр хүртэл хилээд идэг шүү дээ. Тэгж яхад чи яаж мартаад байгаа юм. Эмэгтэйг нь үнэ, эрэгтэйг нь бух. Үнэ. Камеранд орлоо шүү та тэгвэл. Гээ би орог. За эхэлчихье. За. Эмэгтэй vlog-ийн өнөөдрийн Монгол хотод танилцах нэг өдрийн vlog-ыг би хөтлж явуулна. Гэхдээ ингээд би яг дангаар хөтлөхгүй заяа. Та нар надад туслана үстэй. Би айл. Тэгвэл нэг нэгээрээ хамт ингээд нэг үйл явдлуудыг хөтлөөд явъя заяа. За. Би реклам тоглолтог болохоос би муу. Чи реклам тоглолтоо. За одоо манайхан бүгдээрээ энэ гоё цагаат гэдэг гэртэйгээ танилцъя. За одоо эцэгтэй маань ерөнхийдөө тайлбарлаад яваа та сайн сонсчихсан. За ямар гэр яаж байгаа гэж байна. Зүүнний цаг нэг том гэрт гал түлж халуун өрхөөс эргээжээд энэ жижиг гэр цагаатыг боловсруулдаг байгаа. Намайд өглөө өхрөөс саагаад саасан сүгэ сайхан шүүгээ тогоон дээр тавиад ингээд зөөлхөн гадаад дэвийлгээд бөмбөөлгөө тий. Тэгээд юу яана. Дэвихээр ингээд хөөсөрлөн самардаг байхгүй нөгөө сүгэ. Тэгээ хөөсөрхөөр чинь өрөм тогтно. Одоо энэ хөөстэй байна тий. Хөөстэйгөө зөөлхөн гал хийжгаад энэ хөөсийг бүр байхгүй болтно. Өрөм тогттол нь зөөлөн гал хийдэг байхгүй юу. Тэгээд өрөм нь тогтоод ирэнгүүт гал хийгээл дэвийлээд гаргаад тавьчихна ингээд энэ дээрээ. Тэгээд өглөө нь хонуулаад өрмийг хуулаад авна. Өрмийг яаж гаргаж авдээ? Хэрэлх юм байна уу? Сайн тэнд. Өрмийг болохоор өглөө саасан үнэнийхээ сүүг тогоондоо хийгээд хөнгөж хөөсөртлөн самраад тэгээд дээр нь жоохон гурил хийгээд дахиж самарч бөмбөлгөөд баг галаар юу яадаг байлгаж байгаа. Тэгээд хонуулдаг. Тэгээд өрмийг гаргаж авдаг. Тэгээд өрмөн загсчихдээ юм байна тий. За арцыг яаж хийдэ чи мэдхүү? Мэдгүй одоо сүүгээрээ тараг бүрээд тэгээд сүүгээ болохоор сүүгээрээ тараг бүрээд тараг бүрсэн таргаа ингээд буцалгаад халуун бүлээн болонгууд нь энэ ар уулны юунд хийгээ шар сүүгийн шахаж аваад тэр хэвэн дээрээ дахиж тавиад бүр шүүсгүй болгонгууд нь хатаа юу томбоор нь зүсээ тэгээд хатааж ар уул бүлээн болгодог. Ваа чи яарэ мэдээ. Та сая мэдэж авсан уу? За одоо манай найз хийж үзэх чи. Харах орч. Аа. Даш орч. Захи. За. Энэ арц чинь шар суун ингээд юу яадаг байхгүй юу? Ингээд гойж жойц. Шар суун дуусна. Шар суугийн дуусангууд амын боо чангалж жагаад тэгээ энэ дарагч байгаа дардаг байхгүй юу? Арц чинь ихт болчих шүү дээ дарагдахаар. Тэгээд ааруулаа зүсэл ааруул. Идэхт бэлэн болно шүү дээ. Арай тавалчих. Эдэлтгүй. Амар үгүй. Ачаа. Хоёр хөтөлтөд хийлээ. Би одоо ингээм амрын штэ хоёрт ажиллах болсон. Шууд эхэлсэн юм уу одоо? Хэлсэн штэ хэлсэн. Монгол ахын би хоёрт ирлээ. Монгол ахын хөтөлбөр.
Тэгээ бидний сая хон ямаага хашаалчаад ирлээ. Үгүй. Гүүхэд. Ямар тийшээ таарч хажуу тийш яваад байна. Тараад би ихтэй өөрөө ямаанаас айгаад байсан. Яагаад гэсэн? Яагаад? Намайг дагаад том гүзээтэй. Ишиг хэд арай л том байна энэ шимүүд. Сая хийхгүй. Миний асуултыг асуучих болно шүү дээ. чи хонто биш. Ямаасаа хариулахад хэцүү байсан уу? Жохон амархан байсан л та. Гэхдээ бас хэцүү ч юм уу гэд тэгээд л бодож байна. Энд яригдсан ямар байна? Гоё байна. Хон манай мал ингээд хариулаад ороод ингээд илээд яахаар надад амар гоё санагдчих. Жохон ямаа ялгаж биднээс дээ. Мэдэн арай байгальтайгаа ойр санагдчих надад. Би чинь 4 жил хөдөө амьдэрсэн шүү. Тийм. 4 жил хөдөө амьдархад ямар байсан? Анхандаа хэцүү. Тэгээд өхрөн дээр суугаад явж байсан. Өхрөн дээр суугаад одоо шиг. Өхрөн дээр суудаг гэсэн. Өхрөн дээр суугаад явж байсан. Энд ирэх ямар вэ? Амар айж нөө. Юунаас? Ямаануудын нэрнээс Ямаануудаас иврээс найж байна гэж шүү. Ягаад ямааны иврийг ногоондоо бодсон юм бол ялах гэж бодсон байна. Танд ямаа сарж үзсэн үү? Коммент хийсгэд бичээрэй заа юу. Араатай амтд ингээд юу яд юм л да. Өөрөөсөө өндөр ингээд амтн руу ингээд юу ядаггүй дайрч чадахгүй. Яг л энэ ингээд надаас өндөр юм байна. Тэвнгүүдээ ингээд би энийг барахгүй гэдэг тийм юм байт юм л да. Одоо чи нөө цөөр чамна шүү дээ. Африкт. Цөөр чам мэдгүй та нар. Энэ ямар том юм те. Яа. Тэнгүүд цөөр чам болохоор яадаг вөхөр нөгөө Африкийн тийм хүмүүс нь нөгөө ингээд явж байгаа тэр цөөр чам тарна штэ. Тэнгүүд нөгөө тэрнээс өндөр болох ингээд нөгөө мод ингээд дээрээ бариад тэнгүүд цөөр чам байж. Энэ надаас өндөр юм байна. Ингээд надаас өндөр би тийхгүй. Чи яаж ямаа сайхан мэдхүү? Мэдгүй саялсаргал. дөнгөцөө харахад бол зүгээр гараа сүнд нь орж жагаад тэгээд зүгээр доош шувтраал тэгэл суугаад байсан шүү. Та яаж сайхан мэдхүү? Ихээр гараа угаагаад тэгээд ингээд гараараа ингээд шувтраад 100 их хөвчлэн малаа саадаг байхгүй юу малчад. Тэгээд одоо болохоор намар болцсон те. Намар ингээд хүчээ сургуул эхлээд намар болцохоор ерөнхийдөө хурах гişгэ нөө тавиад өгчдөг байхгүй юу. Ишиг хурган гэсэнд би ингээд томроод одоо та харж байгаас том хурах шиг байгааз. Тэгээд илүү өвс ногоо иддэг болцсон гэсэн үг байхгүй юу. Одоо нөө хүүхд анх нөгөө ээжигээ хүүлээдэг айгүйх мөө мэддэг байж байгаа. Тэгээд багсаал байдаг штэ хоол идээд тэрнтэй адилхан гэсэн үг. Ишиг хурган одоо өвсөнд орох тусам эхийнхэн сүүн ингээ бас багснаа л гэсэн үг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө зуны цагаар хонь ямааг бол зуны цагаар их хөвчлэн саадаг гэсэн үг. Өхрийг болохоор ингээ бид нар зүгээр ингээд хөлийн турч байгаа саачдаг штэ. Одоо та том хүмүүсийг харж байсан бол хонь малыг хонь ямааг болохоор яа саадаг гэхээр олноор нь ингээд нөгөө эврээс нь юм уу хүзүүнээс нь ингэж олноор нь ингэж игнээ үсгээд игнээ үсгээд ингээ олноор нь хөдөлгөөнгөө болгоно гэсэн. Тэгээ бүгд ингээ хөдөлгөөнгөө олчих штэ. Тэнгүүд нь саана гэсэн. Саахта өвдгөн дээрээ өвдөглөөд хойд хоёр хөлийнхэн завсраар одоо цаах чагаас хаваа тавиад ингээ саана гэсэн. Сурвалжлыг авах гэж ирлээ. Сайн байна уу та? Таны хин гэдэг вэ? Наа Мишель гэдэг би 10 настай. Оо тийм үү, хаан сурдیں۔ 115. Хаан нэдэв. Хаан бол дүрэг. Хэвэн гэдэг үлээ. Эрдэв. Хэд настай? 11. Хаан сурдаг. Оюуны нэхэд. Оюуны нэхэд. Оюуны нэхээ гэж хаан нэдэ. Их засгийн тэнд. Та одоо энэ хөтөлбөрт хамрагдсанараа та одоо юу мэдэж авч байна? Шинээр үү? Шинээр илүү Монгол ахыгаа сайн мэдж байгаа л сайн мэдэн тэгэл мал аж ахуйтаас ойрхон бол ер нь тиймэрхүү. Сайн байна уу? Сайн. За таны өнөөдөр энд ирсэн зорилго юу вэ? Амар гоё юм. Өнөөдрийн сэтгэлдэл хэр байна вэ? Гоё наа. Маш гоё. Маш гоё. Энд ирэхэд таалагдж байна уу? Таалагдчих. Өнөөдөр чи юу сурсан? Бэзгийг хийж сурсан, өрөм хийж сурсан.
Айлах хаданда бүрд тэхүүд сүргээрээ бичсэн хараа цуцаа тэнийг л гоодоо холонгийн сүлээ хөөдрөн давхсан За өнөөдрийн влог маань ингээд дуусч байна. Бид өнөөдрийн Монгол хүн хөтөлбөрийн дагуу Монгол ахуй соёлтойгоо танилцж нэг өдөр өнгөрүүллээ тий. Та тэгээд өнөөдөр нэрээ надтай хүн зочин хөтлөгч хийсэн хүүхдүүдтэй өөр зүйлсээ танилцсан юм шүү дээ. Тий. Та чаа чи хэм билээ? Мандуулан. Мишель. Эрдэм. Халуна. За. Би ер нь бол цаашдаа ингээ влог өдр хөтлөхгүй ер нь бол хүүхдүүдээр та нараар хөтлөлөөл явчих гэж бодож байна. Ингээд гоё хүүхдүүдтэй ингээд танихгүй ч гэсэн ингээ гоё найзууд болоод хүүхдүүдээс гоё юм асуугаад хараа айгуу гоё надад зугаатай байлаа нэг өдөр. Нэг юм гоё гэснээр жоохон сандралттай. Миний бодлоо би ингээд анх удаа ингээ хөтлөгч хийж байгаа юм байна. Тэ. Өнөөдөр гоё байлаа. Тэгээд би энэ хүүхдүүдэд танихгүй ч гэсэн өнөөдөр гоё өнгөрөөлөө. Би олон найзтай олсон. Тэгээд дахиж уулзахыг би хүсэж байна. Би энэ аялалтай өгөөс бол хэмжил аваад уулзахгүйсэн. Бас энэ хоёр таньдаг ютуберс ихтэй уулзахгүйсэн. Одоо би маш ад жаргалтай хоёр үздэг ютубертэйгээ уулзсан. Монгол хүн хөтөлбөрт оролцсон бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Баяртай. Дараагийн влогоор уулзцаая.